бусдаас нухаар мэдээ зүгээс сууж тохиолдсон уу? Та хин нэгнээс айж ичиж амьдртгүй. Та хин нэгнээс сэтгэл зүйн асуудлаар тусламж авмаар байна уу? Та яг юунаас айж ичиж амьдрдаг вэ? Та гайхалтай, сонирхолтой, асуудалтай, адал явдалтай амьдралаар амьдрсан хүн үү? Та хин нэгэнд буруутгагдах ёстой хүн мөн үү? Та мэрэгжлийн сэтгэл зүйчтэй өөдөөдөөсөө хараад ярилцаж сууж үзсэн үү? Бүгд таны буруу гэж үздэгч таны хувьд зөв байсан. Танд тэр үед өөрөөр яах ч боломж байгаагүй. Боломжтой гэж бусад хүмүүс үздэгч ямар ч боломж байгаагүй. Хүн нэг удаа буруудаж болно. Нэг насаараа буруутан байх ёсгүй. Та үзэж туулсан амьдралаа хэн нэгэнд сэрэмжлүүлэх болгож ярихгүй гэж юу? Хинч буруу байдаггүй юу? Бид хүн яг ижилхэн л хүн. Хайрлагдах ёстой хүн. Орон өдрийн үзэгчдээ Channel 11 телевиз хүний л амьдрал ток шоу өнөөдрийн ээлж дугаар эхэлж байна. За уламжлалсаар манай өнөөдрийн сэтгэл зүйчээр Ядуу Сарнгийн Батхуу өргөдөн оролцож байна. За энэ удаагийн дугаар онцлогтой. Энэ удаад бол дөнгөж 17 нас хүрсэн хүү одоо манай нэвтрүүлэгт өргөдөн оролцож байна. За тэгээд үзэгчтэй аваханд яагаад оролцох болсон юм бэ гэхээр энэ хүү оролцох болсон юм бэ гэхээр хүү бол нэвтрүүлгийг өөрөө үзсэн. Нэвтрүүлгийг үзээд одоо манай нэвтрүүлэгт орё гэсэн за яг орё гэсэн хүсэл тавьсан гэхээсээ илүүтэйгээр оролцооч гэдэг ятгалыг би илүү өгсөн. Зөвхөн тухайн үед надад ирээд өөрийнхөө амьдралын тухай, өөрийнхөө бодит байдлын тухай нэлээ ярьсан. За ярьсныхан дараа би энэ хүүг бол манай нэвтрүүлэгт оролцооч гэдэг одоо хүсэл тавьсан. За энэ юу гэхээр гэр бүлийн хэрүүлтэй орчинд одоо хүүхэд ямар болдго юм бэ гэдгийг үзэгчтэй авахынтай хүрэх гээд мэдээж айл гэр болгонд маргаан байж байгаа. Мэдээж айл гэр болгонд одоо асуудал байгаа. За тэр тусмаа одоо гэр бүлүүдэд хувь хүний одоо гэр бүлийн эхнэрийн арын шин, гэр бүлийн нөхрийн арын шин гэж хувь хүний арын шингууд байж байгаа. За мэдээж хэрүүлээс хэрүүл, уураас уур, уцаараас уцаар, хандлагаас хандлага үүсдэг. Тэгэхээр өглөө одоо гэрээлийн хэн нэгэн гишүүн ямар уур уцаартай, ямар хандлагатай байснаас шалтгаалж тухайн өдрийн гэр бүлийн уур амьсгал шалтгаалдаг. Тэгэхээр гэр бүлийн уур амьсгал эвгүй байгаа орчинд хүүхэд ямар болдго юм бэ гэдгийг одоо харуулахаар өнөөдрийн манай өндрийн зочин маань одоо нэгэн одоо хөөрхөн сайхан хүү байж байгаа. За хүүгийн хувьд бол хичээл сургуультай 10 жилийн анги 93% дүнтэй буюу миний ойлгож байгаагаар бол онц дүнтэй төгссөн. За бидний үеийн 1 2 3 4 5 гэд тавьчдаг байсан болохоор одоо 90 хэдгээр мэдээж онцлог бах те. Тэгээд онц төгссөн. Тэгээд дээрээс нь хичээлдээ маш их сайн хүү. Гэхдээ сүүлийн үед бол гэртээ харьхаа байсан. Гэр орондоо байж тогтгоо байчихсан. За тэгээд ер нь бол яагаад ингэт юм бэ гэдгээсээ одоо ярьцгаа эхлэж үзсэн. За тэгэхээр тахандаа хоёулаа нэвтрүүлгийн өмнө тохирсон. За байгаа байдлаа бүх юмудаа дэлгэрэнгүй ярьчих. За ярьснараа энэ бол одоо нийгэмд бас нэг том ойлголт өгч залуучуудад тусалж те гэр бүлүүдэд туслах юм а гэдгийг. Чи хэдэн он төрсөн те ер нь ямар гэлүүс гаралтай ээж аав нь юу хийдгүү гэдгээс яриа эхлэж бодож байна. 2005 онд төрсөн. Улаанбаатар хотод. Тэгээд манай ээж бол нэгтлэн бодогч мэрэгчлээ. За аав болохоор хүнд машин механизмын засварч байна. Инженер хүн. Би өөрөө одоо 11 дугаар ангид суралцдаг. За суралцдаг гэхэд бас жоохон ч юу. Төгссөн гэсэн билүү? Төгссөн гэсэн. 10 дугаар анги төгсөөд одоо 11 дугаар ангид. Эхний үйлрэл маань дуусч байна. Тэгээд яагаад энэ нэвтрүүлэгт орох ятгалганд ороод тэгээд яг ингээ өөрөө зориглоод орох болсон байх гэхээр ер нь бол миний үеийнхэн надаас доош үеийнхэн дүүнэр ерөнхийдөө бол над шиг ийм байдалтай битгий гарсаа гэсэнтэй мөн аав ээж эцэгчүүдийг бас хүүхдээ над шиг ийм байдалд битгий оруулаасаа гэсэнтэй ерөнхийдөө бол ингээд орж байна. За. Одооны хүүхдүүд айгүй айхтар болцсон те шууд зорилгоо хэлдэг болцсон те. Юу мундаг одоо энэ шинэ үеийн хүүхдүүд айгүй мундаг болцсон. Тэгэхээр танаа гэр бүлд хэрүүл уралтай орчин байдаг гэдгийгсэн. Ер нь хэн яг хэрүүл хийд юм бэ? Яагаад танаа гэр бүлд хэрүүл болоод идэв юм бэ? Манай ээжид бол ер нь бол таалагдах юм байдгүй.
юу ч байсан таалагддаг гэж би бол өөрөө ер нь бол боддог. Ямар ч сайн мундаг гоё хөрөнгөтэй юу ч байгаа таалагддаг. Манай аав бол ажлын хүнд нөхцөлд ажилладаг. Тийм болохоор цалин мөнгө сайн авдаг. Уурхад явчихдаг гэсэн лөө. Тэ. Хүнд ушин механизм засдаг. Тэгээ ерөнхийдөө бол инженер, давхар инженерийг нийцдэг. Тийм болохоор ер нь бол санхүүгийн тал дээр нэг хатар дутагдж байгаа ч ихтэй байх зүйл байхгүй. Ээж болохоор хөрөнгө компанид нэгтлэн бодогч хийдэг. Тэгтээ тэр хүн таалагдах юм байдаг. Чи нэшээ сурлагатай хэрэг. За үзэгчтэй ойлгуулахад ярьчих. Тэгээ би давтаас уссан гэж боддог. Хичээл сургууль ер нь бол сайн байсан. Ээжтэй авдаа танил. Ирээдүйн сайхныхаа төлөө гэх юм уу. Одоо яах вэ? Жохон тиймэрхүү. Яг зөв хийхгүй байгаа юм уу? Одоо зүгээр Хийх орчин бүрдэхгүй байгаа. Орчин гэснээс танах тэгээд хэр амьдралтай айл одоо чиний үнэлэмжээр баяа айл уу, ядуу айл уу, тэ мөнгө төгрөг хэрвээдэг вэ? Чи одоо ингэ чамааг өмссөн хувцаар чи харахаар чи нэлээд чинэлгээл хөөгч харагдаж тий. Ерөнхийдөө бол дундчаас тест төвшнээ ял. Аавч ер нь хоёул хөдөлмөрлөдөг болохоор. Тэгтээ би ээжээс бол юм авах дургу. Яа. Ерөнхийдөө бол Хүүхдүүд чинь одоо тэрсмэ эрэгтэй хүүхдүүд чинь хамгийн хайртай хүн нээж нэгдэг чи ээжтэй хэр хайртай вэ? Хамгийн их үзий ядсан хүнд хамгийн хайртай байт юм болоо. Ээж үзий яддаг гэж юу? Тийм ээ. Угаасаа багаас үзий яддаг ус юм эсвэл өөрөө? Хандаж жоохон дэлгэрэнгүй яриул те. Дөрөвдүгээр анги хүртлээ бол бага ангид бол амьдрал үнэхээр сайхан байдаг байсан. Үргэлжлээж миний хажууд намайг эрхлүүлдэг, тоглоулдаг. Тийм бас. Нас томроо юм жоох ойлгох бол ирэх юм багцаанд. Ер нь бол хэцүү болж ирсэн л дээ. Яг юу хэцүү байсан бэ? Манай аав ч банк муудалцдаг. Муудалцдаг. Намайг баг байхад магадгүй надад мэдэгдүүлэхгүй, миний дүүд мэдэгдүүлэхгүй гэж бодоод гадуурч юм уу эсвэл тэр юм ерөнхийдөө нь бол нэг хахтар мэддэг байсан. Том болохын хэрээр тэр нийл тод болж ирсэн л дээ. Тийм байдлаас болоод сүүлийн 6 сар эртээ магадгүй нэг жил авцаа юм уу гэрлүүгээр ирд очиагаа. Чи одоо гэртээ харин жил болж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө бол тийм хаяа нэг очиж хэрэгтэй зүйлсээ авдаг. Ээж хоёр нь ер нь яг чухам юунаас болж муудах юм бэ? Би танд түрүүнд хэлсэн шүү дээ. Ээжд манд таалагдах юм байдгүй гэж. Үргэлжлэл уралж идэг, үргэлжлэл миний аав руу уралж идэг. Миний аав амьдралынхаа төлөө тоос шорон дунд яаж зов зүдэр шоог ээж хүртэн мэддгүй юм шиг байдаг, мэдэрдгүй байдаг. Ээж уурнаас болоод аав маань хичнээн өглөө цайгуу гарсан, хичнээн орой хоолгүй өмцдөг. Би тааж мэддэггүй. Би аавгаа амар өрөвддөг. Гэр бүлийгээ төлөө өссөн сэтгэл. Аав чинь ээжтэй хэрэлдэг. Аав юу ч хэлдэг. Зүгээр л дугаагаар авчдаг. Ээжийг уурлаад эхлэхээр. Зүгээр тайлбар хэлдэг. Ойлгохгүй болохоор зүгээр л хараа авчдаг. Тэгтээ тэр хүн тэтэрхий харт. Ягаад аавгаа ээжтэй хайртай гэж үзсэн? Ээж хоёр нь салж ирсэн үү? Салах гэж үзчихсэн. Аав маань биднэрт тийм амьдрал үзүүлэхийг хүсээгүй. Яг уу? 3-4 хоног хамаг юм аваад л явчихдаг ээж.
Араас нь наав очивол гадаан чамууг онол. Бага газрынх нь гадаа чамууг машинда чамууг онол. Тэгэл авчирдаг. Ээж нь үү? Тий. 4-5 хоногийн дараа дахиад тэр байдал үргэлжилдэг. Хэрэлддэг. Би яагаад гэдэг нь бол бүхэн элбэгдэл бүх хангалуун сайхан байна. Ээжд мань таалагдах юм байдаг. Магадгүй бусад айл шиг бусад энэ гэмт хэрэг гарч байгаа, хүчирхийлэл гарч байгаа энэ газрууд шиг ийм айлууд байсан бол тэр хүн магадгүй амиа орлогч байсан билүү. Ийм элбэгдэл амьдралд яагаад юм байдгийг нь би үнэхээр мэддэг. Дутагдаж гачигдах зүйлгүй. Аав маань мөнгөг бол үнэхээр сайн олдог. Ээж ч өөрөө хувийн компанид, давуу компанид ажил хийдэг болохоор цалингаа сайн авдаг. Нүүнээс болд юм бол чамд гадарсан юм бах уу? Мэдээж одоо 16-7 настай хүүхэд гэдэг чинь бас нэг юм ойлгодог болцсноос шүү дээ. 90 100 болт мөнгө төрнөөс болт юм бол яад юм бол шалтгаан мунддаг шүү дээ. Шалтгаан мундахгүй. Хадрын наад захын ихэд л гэр үйлчлэгч аавна гэдгээс авахуулаад. Аавна авахгүй гэдгээс авахуулаад. Ээж чи аавыг хардах уу? Ээж бол аавыг харддаг. Харддаг. Амар харддаг. Чи зүгээр зөрөөд өнгөрсөн эмэгтэй хүнийг харахт үедээ л харддаг. Тийм их хэмжээний харддаг. Тэгээд таалагдах юм байдгүй. Ер нь аав чи ээж чи хардах уу? Аав бол ээжийг харж байсан түүх би бол өстой мэддэг. Та бодоод үзтээ зүгээр зөрөөд өнгөрөх эмэгтэй хүнтэй хардах шахав байдаг. Манай аав 14 хоног уурхаар явдаг. Ирээд энэ нэг гаражтай тэндээ дахиж машин засдаг. Гэрээсээ байхаасаа байхгүй даа. Гэхдээ би аавгаа амар өрөвддөг. Ажлаа 14 хоног явчаад ирээд дахиад ажил хийдэг. Ирээд дахиад ажил хийдэг. Дахиад уучны машин дээр ерөнхийдөө бол аягүй их засдаг, янзлдаг. Зарим нэг машин зардаг. Тийм байдаг. Ээж чи өөр уцаар юунаас болт юм бол чи ер нь ээжээс ямар нэг юм ажилласан байх уу? Ажилласан л та. Юу вэ? Гэр орондоо ер нь бол нэг хахтар тогтохгүй. 7 хоногт заавал 1-2 удаа гадуур ундаг. Хондгоо. Ээж нь үү? Тий. Тэгээ гадуур ундаг гэхээр юу болох нь тодорхой ч дээ. Нэг удаа би ээж Facebook-ийн пассвордыг мартчихлаа гэдэг. Хуучин дугаараар нь сэргийлгээд Facebook-ийн санаа төвөдлөөр үзсэн. Тэгээд чат руу ороод өөрөөс нь нэлээ ахмаг насны хүн байсан. Чи бүх чатыг ялгсан уу? Ер нь бол нэлээ хож үзсэн. Тэгээд тэр тэгээд мөнгө төгрөгнөөс бол ердөө тийм юм болоогүй. Элдэ бусын янзын кинонд гардаг шиг тийм юм ерөөсөө болоогүй. Яг яадгийг нь би ердөө мэдээгүй. Тэгээ ерөнхийдөө бол уулзаж учирдаг бололтой хайртай дуртай гэсэн. Би скриншот хийгээд аавд үзүүлье гэж бодоод авсан л та. Цагаад болоо чадаагүй. яач вэ? Миний аав өдөр шөнөгүй ажиллаж штэ. Бидний төлөө. Тэр хүн тийм чад үзүүлвэл магадгүй миний аав байхгүй болчих юм билүү. Тийм штэ. Чи одоо тэгэд гэртээ хараад чамаа гэртээ ингээд хараагүй жил болж ийн гэхээр аав чинь чамайг хайх уу? Аавтайгаа ирэх болгонд нь уулздаг. Аав нь юу гэх юм? Нэг өдөр чамаа. Зүгээр л надаас гуйдах миний хүү гэртээ хараа. Гэртээ харахаар дахиад нөгөө хэрүүл орлоо байна уу? Гэртээ харахаар дахиад тэр хэрүүл орлоо. Ээжд бүх юм таалагдахгүй. Чи дээр дураа ах ихч дүү Доороо нэг эмэгтэй дүүтэй. хэдэн настай одоо?
Одоо 14 настай мó. 14 үү? Тас 3 дөө. Дүүгээ өвчихсэн надаас ялгааг болж байгаа. Тэр ихс байхыг хүсэхгүй байгаа. Яагаад гэж бодсон? Угаасаа байхгүйг нь хэлт байгаа юм чи. Гэртээ юу? Тэ? Тоотой идэх овцсон үлдсэн. Ганц нэгэн гутал, ганц нэгэн гадуур овцсон л үлдсэн. Ихэнх юм аваа авчихсан. Хаана юу гэж юм бол яа гэм бол мэдэхгүй. Тэгтээ дүүдээ бол их санаа зовж байна. Дүүч Нэг удаа эдэн найзуудтайгаа уулзаад өшөө дууганд дуудсан байгаа. Зүгөөч. Тэгээд нөгөө охтууд дээр нь яваад утсан чинь тунд нь манай дүү хийчихсэн. тэр дуудсан охтууд дотор нөө Тийм. дүүчин дотор охтуудтай суугэрж байгаа юм уу? Тийм ээ. Яагаад юм болсныг би мэдээгүй. Би уг нь дүүгээ ахын дүүгээ харж хандаж харилж явах хэрэгтэй байсан. Яаж чурлаад нэмэр байгаагүй тэр үе. Дүүгээ загнасан уу? Мэдээж ах хүний өөр хатуух үг хэлсэн. Цагсан. Миний хүн дөрөв. Юу гэж яхан дүүн? Чам чарамаатай. Би өөрийнхөө амьдралыг мэдээ чи өөрийнхөө амьдралыг мэд. Нэр алга бол өөрийн шир алга гэдэг үг байдаг үстэй. Тэгээ одоо гүн гэр орны хэлбэр хангалуун байгаад байдаг. Хоёроо хоёр сайхан хүүхэд байгаад байдаг тий. Тэгээд ээж чинь та хоёр хэр загнадаг вэ? Анхуул гэр орондоо ирэхгүй байна гэж загнадаг л бас сүулдэ тоохож байсан. 20 цагт хүн байхгүй амар болсон биз. Тэр гэрт одоо бараг амьдарч байгаа хүн байгаа ч юм уу дөө байхгүй ч юм уу. Аав нь ээжд нь гар хүрдэг үү? Нэгчүүд. Миний өнөдөн дээр нэгчүүд гар урч үзэв. Олон жил үргэлжилж байгаа энэ одоо энэ хэрүүл уруулч юм. Сүүлийн нэг 5 гаруй жил эртээ үргэлжилж. Ер нь багт нь ээж хоёрын хэрэлцэж магадгүй байсан уу? Багт бол ёстой тийм байдаг ус. Мэдхгүй битэрийн нүднээс дүү битэрийн нүднээс талд байсныг ч би мэдэхгүй штэ. Цаг хугацаа өнгөрөхөөр ирээр тэгэл юмуд нь ил тодлуулсан. Тэг ядчих. Би хаяа бодтолтой. Ямар гайгаар би тэр чатнууд нь үзчихвэ. Тэг чатыг үзсний чиний буруу ч гэж юу бахт те. Тэр зүгээр л юм харсан маань. Өөрийгөө хараад зөвхөлм та. Дүүгээ жахан уу чадахгүй. Төрсөө хийгээж үзье ядаад. Дүүгээ гэртээ харьж хийлсэн үү? Дүү нь яагаад харихгүй? Миний үгэнд яагаад ч харахгүй юм бэ? Ямар хариу өгч юм? Чамтай харьцахгүй чи миний ах биш. Чи өөрөө гэртээ байдаг үстэй би яагаад болдгоо? Би өөрөө тэр бүгдийг төвчээд би өөрөө гэртээ байсан юм. Миний бүгд явахгүйс. Бас тийм л тий. Энэ хугацаанд тахандаа ер нь за ингээд нэг жил болж орчим тэнцэний явж хаагур байх уу? Найз нөхдөйгөөрөө. Автоолоод ажиллана, зарим нэг автоолоо. Цонос барилгын туслах. Цалингаар байр төрөслөн. Шаардлага гарвал айлт очино. Барнасаа хөгдөх юм бол гэмт хэрэгсэлд орсон уу? тэгээд одоо шалгагчсан.
За юунаас болж байгаа? Хоёр дээр нь бол өөрийнхөө буруу төлөвлөлтөөс. Тэр нь юу байх вэ? Жоохон дэлгэрэнгүй ярил байж тээ. Би нэг охинтой 4 сар хавртай үргэлжсэн. Эхэндээ яг хуу сайхан байсан л та. Цаг хугацаа өнгөрөх тусам надаас уйдсан ч юм уу яасан ч яг л ээж уурладаг байсан. Бас өрөлгөд нь. Бас эргэлээ. Яг ээжийн аавд гаргадаг ширний тийм занг надад гаргахаар би тэсгүй халагдчихсан. Алгацсан. Тий. Халагдсан удаа. 2-3 удаа юм уу? Тэгвэл яг л миний ээж шиг санагдсан. Аав руу яаж уурладаг шиг. Яг л тэгж санагдсан. Тэгэхээр тэсгүй алгацсан. Тэгэхээр тэсгүй алгагдсан. Тэгвэл би тухайн үед юу болоод өнгөрснийг мэдээгүй. Нэг мэтгэл 2-3 удаа алгагдсан байсан. Маргааш нь тэр өрөөдөө уйлж яваад маргааш нь ээж явна. Цагдаа тавуулаад хүрээд ирсэн. Тарих толгойн хөдөлсөн гээд бас цулж исэн дөргөө тэгэл өгөл явсан. Тохото би эмхтэн үнтэй харьцаж чадахгүй. Эмхтэн үнтэй харьцаж гэж бодохгүй. Одоо дахиж хүнтэй өрөх үү? Дараа нь өөр ямар гэж тарсан бэ? Гадуур явж хүн зотчих. Найзаагаа мөрөд. Тэгтээ одоо бол гэр бүлийн аав ээжийн эцэг хараа анил төр хүүхдүүдэд ямар их чухал гэдгийг үнэхээр ойлгож байна. Магадгүй аав ээжийн маань үеийн хүмүүс түүнээс доош үеийн хүмүүс байвал ядаж өөр хүүхдүүдээ хайжуул битээ хэрэлдээсэ. Эрүүл орол хийгээсэ. Хүүхдүүд над шиг буруу зөв замаар алхаад гიშгээд алдаж эндэж явчих вэ гэсэнд. Архиудгүй. Хууж үзчихсэн. Тэр хууж. Ер нь нэлээ уучсан шүү. 17 настай байж юу? Тий. Архиу. Хар тамхи. Яг хар тамхи болов ш. Тэгтээ ерөнхийдөө бол жоох юм хэрглэж үзчихсэн. Ер нь чам шиг ийм хүүхдүүд хэр олон байт юм бэ? Яг нэг хүнчнүүд гэр бүлийн хүрэлдэг шүү дээ. Хараа анилтгүй байдлаас эсвэл яг ингээд над шиг юм гэр орондоо хэрүүлтэй уралтай зодоонтой зохионтой ийм юмнаас болоод бараг миний мэдхийн нэг 40-50% зөвхөн миний мэдхийн штэ хаа. Зөвхөн миний таньдаг мэддэг зүг сарсан үзнэг 40-50% хүүхэд бол хангалттай байгаа. Тэнд нь яаж чилээд нэмэр байдаг. Нийгэм сайхан болж гин. Өстой сайхан болж гин л гэдэг. Ийм байгаад хахад сайхан болж байгаа нийгмээр яах юм бэ? Чи хичээл сурлагадаа мондог хүүхэд дүн мөн чи 93 мөрөгтэй шалсан гэсэн. Тэгээд одоо ингээд хичээл сурлагадаа анхаарал над гэр бүлдээ анхаарал тавихгүйгээр явж чадахгүй юм. Стрессээс гарч чадахгүй байгаа юм болов уу? Магадгүй. Эсвэл тийм хүсэл байдгүй юм. Хүсэл бол байгаа шүү дээ. Ядаж эцгийн хачиг харуул. Аав хачиг харуул. Ээжтэй тийм их хайртай байж ш. Тэгээд одоо ээжтэй хайр болчдөг тий. Миний мэдэрсэнийг та мэдрэхгүй хаа. Хичнээн гоё сайхан юм байгаад миний ээж таалагддаг. Яаж чичээгээд аав маань яаж чичээгээд болтгоо. Өөрөнтэй уулзч уучраад явсныг нь аав мэдсэн ч гэсэн мэдээгүй юм шиг байх чадaltaй тийм хэрэг баг. Тийм үү. Ийм бэхэр кинон дээр л өгдөг үстэй. Ээжтэй хэлж үзсэн үү юм? Ээжтэйгээ ярьж үзсэн үү? Зөв. Ярьж яах юм? Тийм үнтэй ярьж яах. Тийм үнтэй. Асууж ярилт тий.
Аавтайгаа ярьж үзсэн үү? Ээж нь талаараа Уу ер нь зүгээр энэ амьдралынхаа талаар тий одоо та нар ч том болсон хүмүүс. би зүгээр аавыгаа дүүтэйгээ аваад хэний ч мэдэхгүй газар л яваад өнгөрөд ээж хайн. Би аавгаа зүгээр жаргалтай байх хүсдэг. Ээжүүд миний аав дандаа цовдөг. Ичнээн өглөө цай бэлдээд нэмэр өгдөг. Аавдаа би цай бэлдээд нэмэр өгдөг. Хоол хийгээд нэмэр өгдөг. Ээж аав дурлал хоолнд идэх цуцлаа байхгүй болж байна уу? Аав зүгээр л гараа авчдаг. Гомдож уурсан болгож байна. За одоо сэтгэл судлаач цаг гэнэ үг тий. За өөрөөс чинь хэдийн тодруулж асуух гэсэн. За материалын хэрэгцээ бол хангагдсан гэж ярьж байна тийм. Чиний аав жирч юм болохоор одоо чинь доор нэг дүүтэй гэж штэ. Хоёулаа бол тэр хүмүүсийн хүүхдүүд мөн үү? Хоёулаа тэр хүүхд мөн. Ямар нэгэн салсан одоо нийлсэн амьдрал бол байхгүй тийм. Чамайг чиний бага насны амьдрал яаж өнгөрсөн бэ? Эсвэл одоо сургуульд сурч байх үед ямар нэгэн байдлаар секс дугуйланд явдаг байсан уу? Секс дугуйланд явдаг. Эсвэл одоо хичээс одоо давтлагч юм уу те? Ямар нэгэн байдлаар хувийн хөгжлийн байдлаар чамайг одоо секс дугуйлан хичээлээс гадуурх тийм үйл ажиллагаанд оролцуулдаг байсан уу? Оролцдог байх уу? Хөдөлмж. Чи оролдог байсан чи өөрөө явдаг гэсэн юм уу? Өөрөө ч юм аав намайг аягүй дэмждэг байсан л та. Шатар дуулдаг байсан. Тэрийг хамгийн гол нь чи өөрөө сонирхлоор хийжсэн үү? Эсвэл эцэг эх чинь өөрсдөө чиний өмнөөс шийдээд явуулаад байсан уу? Сонирхлоор л хийжсэн. Чи өөрөө сайн бодтоо. Үнэхээр одоо жишээлбэл одоо гадаад хэлний дамжаа юм уу? Ямар нэгэн одоо спортын юм уу? Эсвэл одоо шатар тоглох ч юм уу? Шатрын дамжаа ч юм уу? Хөгжмийн ч юм уу? Ер нь хэр олон юмд явуулсан бэ? Ерөнхийдөө бол шатрын дугууланд явдаг байлаа. Тэрийг чи өөрөө сонгож байсан уу? Өөрөө сонгож байсан. Би бэлтрээ өвдгөл каратагаар хичээлдэг байсан. Тэрийг хэн явуулж байсан? Аав тэр хоорондоо яриад. Аа. Танад бол төлбөрийн асуудал бол гайгүй байсан байл тийм ээ. Төлбөрийн асуудал нэг ч байдаг. Тэн дээр бол харин чамайг явуулсанд бол бүр баярлалаа байсан тийм үү? Аа. Төлбөрийн бараг нуулцдаг байсан. Чи тэгээ тэрийг ер нь гүйцэтгэдэг байсан уу? Хийж байгаа юм уу? Тий. Одоо жишээлбэл шатрын дугууланд явлаа гэхэд бол нэгэн тууштай яваад амжилт үзүүлээд юм уу? Шатрынтай бол нэг хахтар тууштай яваагүй. За. Шатраа болоод хөгжим сонгосон. Каратегт бас явж байсан. Каратегт бол нэлээд явсан. Хилний дамжаанд явж байсан уу? Хилний дамжаанд төлөвтэй явж байгаа. Надад тийм сонирхол байхгүй. Чамайг эцэг эх чинь чи ер нь сайн сурах ёстой шүү. За ямар ч хэлсэн боловсралтай болох ёстой. Хичээл намаа сайн хийгээрэй. Гэж шахажсэн байдгүй. Ээж бол нэлээд шахдаг байсан шүү дээ. Яг тэгж хараад байна л да. Хүний эцэг тэр сумаа ээж бол шахах бах л та. Өөр хүүхдээ ирээдүйн сайн байгаасаа гэсэн. Одоо миний хувьд бол жишээл ээж аимшигтай шахдаг байсан. Хичээлээ. Тэгээ тэрнийхэн хүчээр ч биөлтөө сургуульд нөгөө онц монц сурч ирсэн. За дундуур ээж шахаа байсан хэдэн жил 90 дор хэдэн жил чиг орхичвол те. Дараа нь ингээл хувцарлуулахаар ахаал ингээд шахаад эхлэхээр байсан. Ээж байгуух байдтай. Тэгэхээр би ээж өвдөө шахах гэж. Яг тэр би энэ хүүгээс юу хараад байгаа юм гэхээр за та бас сэтгэл зүйч би сэтгүүлч байгаа хувьд харахад их ухаантай хүү харагдаад байгаа. Их ухаалаг. Тэгээд баг манаасаа илүү юмыг дүгнж боддог, дүгнэлт хийдэг те дотроос нь ухаж боддог хүүхд харагдаад байгаа. Тэгээд бодоод тахаар тиймдээч баг илүү их гүнзгий шарх аваад яваад байгаа бол. А зөвхөн юм тоод түн сайхан хүндгарууд бол тэр хоёр хэлжил байна уу гүүч байна уу гэж явчих байх л та тий. Тэгээд энэ баг юмзэгцээд байгаа ч юм болов. Чамайг хичээлээ гэдэг байхад нь чамд бол таалагддаг байсан уу? Уусаа дургууд өчрөгдөг шүү дээ. Би өөрийнхөө миний хийхийг хүсээд би өөрөө хүсээгүй би өөрөө хичээлээ хийждэг байсан. Хийх сэдэлтэй байхад нэмж хаад идэв. Тэгэхээр одоо мэдээж таны хийх гэж байгаа юм би хийгээд хэлвэл яах вэ? Мэдээж таны гүж зам хөдлөө шүү дээ. Хүн болгонд байдаг шүү дээ. Яг. Та сэтгэл зүйч юм гэж шүү дээ. Ээж намайг тэгдэг байсан л дээ. Би тэрийг одоо сэтгэл зүйч бол мэдэхгүй асуугаад байдаг юм л да.
тавьсан оншоо баталгаажуулах гэж асуудаг байхгүй. Тэгжсэн үл гэж асуугаад байна гэдэг ч юм бол за тиймэрхүү ерөнхийдөө бол хана авчдаг. Тэгээд тэрийг баталгаажуулах гад тэгээд тодруулж асуугаад байгаа юм л да. Чамайг ер нь хамгийн болох гээд байдаг гэдэг чи тийм мэдрэмжийг авч ирсэн аа. Ийм бүхгүй хаа. Миний ээжэд таалагдах нэг ширхэж байдаг. Би л ойлгосон. Аа. Би яаж ч чигээ тэр юм таалагдаг шүү. Чи мэдээж яриг тэгвэл ер нь одоо аав ээж хоёрынхоо бол аавынхаа тал байдаг гэсэн үг ба. Ер нь бол тийм. Үгүй. Миний аавыг жаргаж чадахгүй байгаа хүний талд би байгаад яах юм бэ? Яг гоо тэр хүн намайг төрүүлсэн үнэн. Би биенээс нь салсан үнэн. Тэрэнд нь би бол баярлдаг үнэн. Миний аавыг хамгийн гол нь миний аавыг зоогоод идэх байхгүй. Хардаа. Ямар ч бараг үснийхин ширхгийг тоолоод аавын маань үсний ширхгийн тоолоод нэг үс нь унаад ирэхэд ууралдаг тийм үү. Та зүгээр тэгэл боцохтой байх. Чамд ээж чинь бид нар чамд ингэж их одоо санаа тавьж ингэж их материалын зүйлээр хангаж нөхцөл байдлыг чи хангаж өгч байхад чи ий байх гэжтэй юм уу? Ер нь ий байх ёстой шүү энэ төр гэж ээж чинь чамд хэлдэг байсан аа. Тийм шүү дээ. Аа? Сэтгэлээс юм санаа өөрөөс. Тэгж хэлжсэн байна тий. Хүмүүс хүүхдээ за одоо миний жишээн дээр ярих те сайхан хувцлаад сайхан сургууль сургаад төлбөр мөнгөний хангалттай төлөөд ингээ явуулж байна. Миний хүү сайн явж байна. Хүүхдээ сайн явуулж байна. Одоо энэ нь бол миний үүргээ гэд ингэж бодцоод яагаад нэг удаа ч гэсэн ширээн хоолныхоо ширээний ард сууж байхдаа ярилцж үздэг юм бол. Юм дэж байгаагүй юу? Жишээлбэл чиний би бол аавтайгаа аягүй сайн ярилцдаг л та. За миний хүү ямар мэргэжилтэй болмоор. Миний аав бол бурхан шиг юм байт. Миний ээж болж төр шиг юм байт. За ээж ч юм бол ямар ч байсан одоо гаргасан өөрхөө сэтгэл зүтгэл одоо тэр юм аа бол одоо талархалтай чи хандах ёстой гэдэг байдлаар чамд хэлдэг байсан. Би төрүүлж өсгсөнд нь би бол баярлаад хаансгүй шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь яагаад хүүхдийнхээ хажууд ийм юм гаргаад идэм бэ? Ийм бүр новшин бүр хараад идмэр ийм зан яагаад хүнд байт юм бэ? Тэрийг бодохдоо энэ чиний эсрэг үйл хийгээд байж бодож байна уу? А зүгээр аавд ч гаргасан авирын чи өөртөө тэгж бодоод байна уу? Чамайг одоо бас л одоо адилхан л чөдөр рүү яриад илээ л дээ ингээд таалагддаг юм жирс манай ээж байхгүй тий. Үргэлжил одоо ингээд шүүмжилж яадаг, үргэлжил одоо ингээд санаанд нь хүрдэггүй тий. Одоо хүн одоо хамгийн дээдэрэл байхад одоо жишээлбэл чи бол муу байгаагүй шүү дээ. Жишээ сургуульдаа сайн байсан байна тий. Тэгэл одоо дугуйлан секст яваа. Муу болоод тэр ингээд хайчиж байгаа сте. Чи нэг хэсэг PC-д нэлээд донтчихсан үе байсан уу? PC бол олж байгаа байх. Ямар нэг юм юунд донтчихсан бэ? Тамхинд донтж байгаа. Тамхинда утаа тамхи тий. Утаа тамхи. За. Арх бас нэлээд уусан. За. Юм дэл Таны цаг. Тий харагдаад эхэлж байна л да. Тэгэхээр нэгдүгээрт одоо манай зочин хүү маань сэтгэл зүйн бол травма авсан байна. Гэмтэл авсан байна. Тий. Одоо яг үнэхээр ер нь яагаад гэвэл баян шүүмжлүүлж баян ингээд одоо загнуулж яадаг хөөхт өөрийгөө заахаа би нэг тайлбарлаж. Би бол өөртөө баян шүүмжлүүлээгүй. Зүгээр яагаад ингээд нэг ийм сонин новшин бүр хараал идсэн юм бүр стайлч үгүй юм байдалд орчвоо гэдэг энэ зүйл болохоор зүгээр манай ээж аавыг хардтал тахгүй. Би хэлсэн шүү дээ өмнө Facebook-ийн пассвордыг сэргээх гээд мессенжерлэн санаандгүй байдлаар орсон. Өөрөө тийм навшин юм хийчихэд яагаад ингэ миний аавыг ингэж хийд юм бол би яг тэр үеэс эхлээд би аавгаа ч гэсэн танд ч ихсэн л дээ. За
нэвтрүүлэг үзэж байгаа хүүхэд надтай чицоо миний үеийн надаас доош хүүхдүүд байвал танд гэж байгаа юм шүү. Аавгаа ч гэсэн шалгаж үзсэн л дээ. Ерөнхийд нь бол фэйсбүүкийг нь худлаа яриад ч юм уу ааваа ингээд фэйсбүүк орох гэсэн юм оцоо гэж. Фэйсбүүкийн чатраар. Тим сэтэлтэй юм нэг ч байгаа. Асуудал байгаагүй. Асуудал нэг ч байгаа. Тэгээд энэ бүх зүйл энэ новшийн хардталт гэдэг юмнаас болж байгаа байхгүй юу? Тэгээд эн чинь бүр новшийн бид өмнө бас хэлжсэн шүү дээ. Одоо ч гэсэн дахиад хэлчихлээ л да. Зөрүүд өнгөрөх эмхтэн үнтэйгээ харддаг. Харлаа гэж уурладаг. Эмхтэй дүүгийн өвс магадгүй аавын хувцсан дээр наалцсан байж магадгүй. Тэрийг хараад уурладаг тийм. Тэгээд чамайг хардаагүй байхад чи заавал тэрэнд өөр дээрээ тусгаж авч тэгж Та тэгвэл хаа хэрүүл товчонд байгаад үзэлтэй. Өдөр шөнөгүй хэрүүлтэй. ойлгож байна. Тэгэхээр ийм байдаг л да. Чи өөрөө ингэж ярьлаа шүү дээ. За би яг ийм одоо асуудал дээр одоо жишээл манай ээжийн за одоо яг нотлогдоогүй ч гэсэн өөрөө иймэрхүү бас нэг гэр бүлээс гадуур харилцаа биш мөртлөөсөө одоо нэг асуудал үүсгэсэн байж шүү дээ. Тэндээс одоо би тэрэнд одоо хамгийн их одоо уурсан тэрэнд одоо тэр хардталт одоо манай аавыг хардаад идэг те өөрөө тийм асуудалтай ямар ч асуудалгүй миний аавыг одоо хилмигдүүлээд гэсэн үг шүү дээ те хилмигдүүлээд гүтгээд ингээд ийм байдалд оруулаад байгаад нь би бол хамгийн их одоо сэтгэл зүйн шарах гэмтэл авсаа тэрнээс би ээжийг бол айгүй дургуутсан гэж одоо чи хэлэх гээд тайлбарлах гэдэг шиг те гэтэл чиний яриан дотор чинь ерөнхийдөө одоо тэр хоёрын дунд байсан хэрүүл бол намайг залхаадаг байсан. Гэр орондоо ерөөсөө тэгээд нэг тийм нэг халуун дулаан уур амьсгал байхгүй хүлээн зөвшөөрөлт бол байхгүй ий байснаас болоод одоо гисэн би юмыг бол авсан байхгүй. Тэгэхээр юу гэж хэлэх гэж байгаа нөхөр өсвөр насны сэтгэл зүйн одоо ийм үе дээр тархинд явдаг процесс нь бол өөр байдаг. Яг сэтгэл зүйн юмыг хүлээж авахдаа нэг бол их сэтгэл хөдлөлөөр хүлээгээд авчдаг. Нэг бол ерөөсөө шууд үгүйсгэх тас зогсоох байдлаар хүлээгээд авчдаг. Тэгэхээр өнөөдөр чи болохоор нэг аавтай хандж байгаа хандлага нь болохоор аавыгаа одоо ингээд өрөвдөж хайрлсан, үнэлсэн байдлаар ингэж хандаад байдаг. Ээждэр чинь гарсан ганцхан асуудал дээр болохоор чи ерөөсөө шууд энэ бол байж болохгүй асуудал гэдэг ингээд шууд одоо ингээд чавчж байгаа юм шиг ингээд асуудал хандж байгаа. Энэ болохоор яг өсвөр насны үеийн хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог байхгүй. Амьдралыг нэг өргөн утгаар нь харахгүй, дээр нь одоо амьдралын мэдлэг туршлага уучлаарай. Өргөн утгаар нь хараад би яах юм? Тийм чадвар одоо жишээл сайн муу буруу зөв ингээд яг ялгах талаасаа одоо яг тийм туршлага суугаагүй байдаг л би хэлэх гэж байгаа юм л да. Туршлага суугаагүй байдаг учраас яг нэг одоо ойлголтоор л ингээд шууд ойлгоод явчихдаг. Зөвхөн ер нь уруулт гэдэг бол ганцхан одоо хаяны жилдээ биш ерөөсөө гэр бүлийн хүмүүст бол энэ бол зөвхөн уралтын сэтгэл зүй гэж байдаг. Тэнд нь бол бүгд одоо жожирддаг, бүгд жигшдэг, бүгд уурладаг, бүгд одоо тэрийг одоо ингээд заван хатуу хэлэхэд орон үзээ яддаг ийм бол асуудал байдаг. За ийм асуудал болсон байна би бол дотроо бодоо сууж байна л да. За би зөвхөн энийг ганцхан одоо танай гэр бүл дээр холбож яриад байгаа юм биш. Ер нь одоо яг энэ яагаад одоо ийм байдлаар ингээд хүүхэд гэр орноосоо гарч яваад тийм ээ тэнвэл амьдрал сонгоод одоо өнөөдөр арх тамхин ингээд одоо хорц зуршил руу ингээд алхаад байдгүй гэдгийг л би бол зөв өргөн утгаар нь хэлэх гээд байгаа байхгүй. Тэрнээс биш яг ганцхан танай амьдрал та хоёрын одоо аав жижээс болоод чи юм байдал гэдгийг би нэг ярмааргүй байна. Энийг болохоор одоо тусдаа суужгаад хоёулаа бүр одоо наривчж деталаар нь задлж ээж ингээд ярьцдаг асуудал л да. Зүгээр нэвтрүүлэг бол өнөөдөр бол танай гэр бүлийг шүүх гэсэн юм уу те чиний асуудыг шийдэх гэсэн нэвтрүүлэг бол биш байхгүй юу. Зүгээр л энэ кейс яагаад ингээд одоо үүсдэг юм бэ? Их сурвалж нь юу байдгийг юм бэ? Эрсдэл нь юу байдгийг, ирээдүйн юу байдгийг гэдэг талаар л үзэгчдэд ойлголт өгөх нэвтрүүлэг байхгүй юу? Нэвтрүүлэгт энэ хүүхд зочноор яагаад оролцооч гэж өрөөд ятгаж чадсан юм бэ гэхээр ер нь гэр бүлийн зөрчилдөөн маргаанаас хамгийн их хохирдог юм л хүүхдүүд. Яагаад вэ? Энэ одоо зочны кейс төрхэд чинь сэтгэл зүйн гэмтэл амар авч байна. Та түрүү тодорхойлоо шүү дээ сэтгэл зүйн бас гэмтэл авцсан байна. Минийхэр бол та нар бол янз янзын хүмүүстэй харьцдаг учраас левел нь хаана байгааг та нар л мэдчихэж байгаа. Миний хувьд бол амар гэмтэл цөөхдөг байхгүй. Яг хажууд нь байнгын хоёр хүн хэрэлдээд ивэл сэтгэл зүй гэмтэн л дээ. Одоо нөгөө судалгаад байнгын хашгирч байгаа хэрэлдэж байгаа хүмүүсийн чимээг
нэг хүнд 48 цаг жилөө сонсоход тэ нойргүй байлгасан гэж байгаа байхгүй. Биш 72 цаг 3 хоног чи юу лээ 36 цаг үлээ 72 цагт 3 хоног сонсоход нойргүй байлгасан гэж. Маш гоё уянгалаг намун одоо тийм сонсголонтой дууг сонсоход дахиад 3 хоног байлгасан гэж байна. Ингээд нөгөө 72 цаг хэрүүл шуганд сонсоход нойргүй байсан 72 цаг сонссон хүн бол галзуурлын төвшөнд очсон. Сэтгэл зүйн хувьд аимшигтай гэмтэл аваад юм ойлгох чадваргүй, хүлээ авах чадваргүй юу болоод айгүй маш богиносод гэмс. Нөгөө 50 сайхан намун дуу аялал сонссон хүн болвол нөгөө нойр хөрөх гэдгээс өөр ямар ч мэдрэмж байхгүй илүү одоо юутай гарч ирсэн гэдэг. Тэгэхээр чинь нэг хүний хажууд байн гэр бүл нь хэрэлдээл юу яагаал ойлгохгүй тэр тусмаа нэвтрүүлэг үзэж байгаа одоо хүмүүс хэлэхэд айл гэрийн ноён нуруу ирхэн байдаг ш дандаа ярьтай. Айл гэрийн ноён нуруу бол ирхэн гэл тэ. Тэр ноён нуруу нь одоо хаана одоо байдсан бэхээр бид нар бол олон чимнээс унсан би бол чил айл гэрийн ноён нуруу бол эрэгтэй хүн биш ээ. Айл гэрийн ноён нуруу бол эмэгтэй хүн юм аа. Тухайн өглөө эхлэхэд эмэгтэй хүний ааш харин шин стресстэй, ууртай ямар ихснээс шалтгаалаад тэр өдөржингөө тэр гэр бүлийн уур амьсгал тийм байд юм байна. Тэ? Мэдээж эмэгтэй хүн дарамттай байгаа. Ажлаа яах вэ? Хүүхдүүдээ яах вэ? Хэн хоолоо асгацсан байна? Хувцас яасан ийсэн гэдэг мянган асуудал эмэгтэй хүний нөр. Ирчүүд бол эмэгтэй хүнийгүүд бол цөөх асуудалтай байдаг. Ажил төрөл юу ч гэдэм мөнгө дүүргэн юм тодорхой хэдийн асуудалтай. Тэгэхээр эмэгтэй стресстэй байдаг. Гэхдээ л нөгөө гэрийн ноён нуруу гэдэг чинь эрэгтэй өнөр эмэгтэй өнөр тогт юм а гэдэг утга нь өөрөө тэр эмэгтэй хичнээн стресстэй асуудалтай байсан ч гэр бүлээ аз жаргалтай байлгаж босгож ирж чадаад гаргаж чадвал тэр айлын тэр өдрийн уур амьсгал тийм байд. Тэр стрессээ гэр бүлдээ гаргаад ингээл мэдээж тэр гэр бүлдээ гаргаад ирвэл тэргээл бүгдээрээ өглөө ундууцаал бүгдээрээ өдөржингөө 50 босгоор явж. Мэдээж та бүхэн одоо шалгаж чадахгүй нэг юм байгаа шүү дээ. Жишээлбэл эдний ихнэр одоо ээж аваа хоёрын оронд яг сэтгэл зүй ямар асуудал байсан бол яг юунаас олж ихнэр уурлаад байгаа. Асуудал нь тодорхой. Хүүхдээ ажил илүү төв ярьж болохгүй л да. Тэрнээс биш өөр ямар нэгэн буруу хэмгээд барьцаанд орсон юм болов уу? Эсвэл ээж бүр төрөлхийн арын шинтэй хүмүүс байдаг шүү дээ. Сүрэг мэдрэмжтэй. Бүх юмыг ерөөс юмнаас аз жаргал таашаал авдаг. Тухайн үедээ нэг юм за баярлалаа ястайгоо ямар гоё юм баярлалаа гэж хэлсэн мөртлөөсөө маргааш нь юунаас чамаагүй дахиад ингээд тухайн нөгөө өөрийнхөө тачаалыг хангах гал те. Тачаал хангах гэдэг чинь одоо заавал секс өвдөлх юм шиг шүү дээ. Энд чинь хүсэл мөрөөдөл тэгээд өөрийнхөө хүснээр байлгах байх гэсэн өөрийнхөө тэр өдрийн хүслээр зүтгэдэг ч юм уу ингээд нэг юм. Тэгэхээр энэ асуудал байгаа гэдгийг та бүхэн мэдэхгүй л те. Гэхдээ би бол хүүгийн хувьд бол үсгтаа хүн ч гэсэн ойлгож байгаа. Хажууд чинь хүн үргэлжийн мөнхөд хэрэлдээд байвал хажууд чинь хүн үргэлжийн мөнхөд уур буцаартай, бухимдалтай, хямралтай байгаад байвал үр хүүхдүүд чи яаж нөлөөлж байгаа юм бэ гэдгийг л харуулж байгаа. Харилцаанаас харилцаа хэлдэг, хандлагаас хандлага үүсдэг. За тэгээд үгнээс одоо үг үүсдэг. Чи уурлаад эхлэвэл тэр тусмаа айлын эмэгтэйчүүд хэлэхэд та уурлаад эхэлсэн болвол танай гэр бүл бүгдээрээ уурлаа. Мэдээж уурнаас уурал үүснэ шүү дээ. Тэ? Та бүх юмд асуудалтай амарлан тайван хандвал бүх юм л амар амгалан байна гэдгийг хэлэх гээд байна. Тэгээд заавал эмэгтэйчүүд биш үү? Эрэгтэй хүн ч гэсэн ялгаа байхгүй тэ. Өглөөс бол уурлал эхлүүл тэгээд хэрүүл уурал гараад ирдэг. Чи сая нэг их том сэдв харин сая гинт оруулаад ирлээ. Яг сэтгэл судлалын юу гэж үздэг гэхээр гэр бүлийн аз жаргалтай амьдралын 96% нь эмэгтэй хүн шалтгаалдаг гэж үздэг. Одоо дийлэх бүр аимшигтай таваач 96%. Зүгээр эрэгтэй хүний сэтгэл зүй хэрэгцээх бага байдаг байхгүй. Маш бага. Тэрийг ч одоо дэлхийн одоо бас эрүүл мэндийн байгууллага, боловсролын байгууллагууд юу гэж энийг бас судалгаар гаргасан л да. Эрэгтэй хүн боловсралгүй байх нь бол гэр бүлдээ болов тэгтлэх нөлөөлдөг гэж. Тэр хүн өөрөөрөө дуусч. Их хүн боловсралгүй. Боловсралгүй гэдэг заавал актив мэдлэг биш. Тийм ээ гэр бүлийн боловсрал, амьдралын боловсрал, харилцааны боловсрал, хүмүүжлийн боловсрал тийм ээ. Энэ байхгүй болохоор үр хүүхдүүдэд давуулаа тийм болгочдөг. Тэгэхээр эмэгтэй хүн маш их ач холбогдол өгöd байгаа байхгүй. Эмэгтэй хүн болоод яг чиний хэлдгээр
эмэгтэй хүний зан арын шин гэр бүлдээ гаргаж байгаа одоо чадвар тийм ээ харилцаа хандлага нь гэр бүлийн бүх гишүүдэд болоо тэгж их нөлөөлдөг байх нэ гэж. Зүгээр эмэгтэй хүнийх нь өөрийнх нь зан арын шин яагаад ойлгодгоо зарим эмэгтэй өөрийгөө ойлгодгоо байдаг нь. Тийм шүү дээ. Өөрийгөө ойлгодог. Яг үнийг хэлэхэд жишээлбэл одоо тэдний ээж нь болохоор одоо яг асуудал юу болоод байгаагаа ойлгоцсон байсан хүн болвол хэрвээ манай гэр бүлд ийм явагдаад байна. Миний хүүхдэд ингэж нөлөөлөд байгаа юм байна гэдэг ойлгоцсон байсан бол тэр хүн чинь тийм байдал орохгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүнийг бол би ойлгоогүй байна гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Ойлгоогүй байна. Тэр хүн болохоор тэгтээ тэр хүн одоо зориудаар хүн тийм үйлдэл хизээч хийдэг байхгүй. Тэр хүн ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн травма авсан байна, гэмтлүүд байна, комплексууд байна. Эмэгтэй гарч чадахгүй яваад байна. Эмэгтэй хүний ноён нуруу их чухал юм байна гэдэг имийг одоо шил манай моцикч дотор манай сайхан ах гэдэг одоо нэг 55 6 та ах байна л моцикл унаа хөгшгсөн мөртлөө те залуучуудтай үзэл таран дээр дөрөөрөө дэвтсэн янз янз л болно. Эр хүний хувьд ирчүүд тэнэгчтэй бид нар тэгэл өмнөд нэг гэж байгаа. Эхнэр нь бол өстой жинхэнэ юм бурхан шиг юм байдаг байхгүй. Яаж тэнэгч байсан, юу ч байсан, яаж исэн ч байсан. Гэлвэж нөгөө нэг нь уурлаад өгчөд нөгөөт нь орон дээр нэг хөлөө заснаа юундаа ууралдаг юм те одоо болчих штэ гэдэг тийм бурхан шүү. Би ингээл тэр их чиг харуулганд амар хүндэлдэг байхгүй. Тэгээ энэ моцикл гэдэг чинь нэг л юм бас реакшн хүмүүс байхгүй. Тийм шүү дээ. Экстрим хүмүүс байхгүй. Тэгэхэд тэрий болгоныг ингээд гаргаж идэг зүгээр нэг юм тэр их чиг харахаар нэг өглөө хятадын өглөө нэг цэгүүн хийгээл байж байгаа нэг агаар урсгал бүх юмыг өдөр даал хянаал ингээл байж идэг хүн шиг. Тийм айл гэр бүлд ямар ч хэрүүлэн маргаан гардаг. Асуудаг байхгүй би. Тэгээд яах вэ гэхээр манайд ямар ч хэрүүл байхгүй шүү. Уур уцаа. Тэгээ манай ихнэр тэгэл дугуй болчтой би тэгээд дугуй болчтой тэгэл болоо гэх тээ. Гэтэл бид нар өөрийнхөө реакцийг гаргаснараа өөрийгөө ойлгох хүлээн зүтгэснээр эсвэл ингээд зөвхөн өөрийнхөө нөгөө дотор хүсэл сонирхлыг хангах гэж уурснараа хэнийг хохирч болгож ийм гэхээр энэ хүүшил хүмүүсийг бид нар хохирч болоод гаргаж байгаа байхгүй. Тэгээ бидний ингээ хэрэлж маргалж яхад биднийг өөрийнхөө агуул лагийг магтаж гэр бүлдээ ойрол шашгиж ч юм уу эсвэл өөрийнхөө эмгтээчүүд голцоо өөрийгөө өрөвдөл өөрийнхөө зовж байгаа гайхаалтай урсж байгаа нулимсных нь 90% нь өөрийгөө өрөвдсөн нулимс байдаг шүү дээ. Тэгэхээр ингээд явж явах үед бүх өөрийгөө хүлэн шүрлэж хоёр талаас алдсаар байтал дунд нь бидний үр хүүхдүүд ингээд гарч ин. Тэгээ би энэ хүүхдийн ярианаас нэг л юм аюу том юм анзаарлаа л да. Маш олон ийм хүүхд байна гэдэг. Тэ? Маш олон ийм хүүхдүүд байна гэдэг. Монголын хэдэн өнөөр оролт амьдарч байгаа лээ. Тийм цаг чинь нөгөө нийгэмчний хайхтар тийм сайхан болцоог байсан тахаас. Асал нөгөө харихтар суудаг хүмүүс ч байна. За ээжээ болоо. Эрэгтэй сүгнүү зөндөө шүү дээ. Эхнэрээ зоддог, хүүхдүүдээ зоддог. Тийм юм уу? Над чиг гэхдээ яг ийм байдалтай бол гэхдээ яг ээжийн талаас бол ингэж яаж байгаа нь бол ховор л доо. Яг тэгэл аав ээжийг нь зоддог ч юм уу ингээл эсвэл харихтаар суудаг ч юм уу. Тэ. Тэгэл нөгөө найзууд ажил хийдэг. Аав нь мөнгөний татаад авчдаг. Тэгэл уудаг, зоддог. Арх авч өгснөө хөдөлгөө зодуулдаг. Тийм юм бол. Тэгэхээр энд ер нь яагаад ийм байдалд хүүхдүүд өрөвдөв гэхээр тэрийг хэлээ л да. Зүгээр хүчирхийлэл байгаа байхгүй. Хүчирхийлэхээр заавал зоддог асуудал бол биш. Одоо хажууд нь арх согт оруулахундаа хэрэглэх тийм ээ. Гэр бүлийнхаа дотор. За үргэлжийн хэрүүлтэй зодонтой байх. За юу юм гэр бүлээс гадуур харилцаа гэдгийг садар санаа одоо контент үзэх. Хөвтөл одоо ингэж хүчирхийлэл байна. Одоо жишээлбэл одоо насанд нь тохироогүй ажил хийлгэх. Тэгээд ийм дандаа нөгөө бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэлүүд эсвэл одоо өөрийнх нь дур сонирхол одоо жишээлбэл зарим эцэгчүүд заавал муу юм байх албагүй л дээ. Эцэг одоо өөр хүүхдээс хайртай хамгаалж яах гэсэн нэрийн дор бүх юмыг урдаас нь хийх тийм ээ. Сонголтын эрхчлөө өгөхгүй байх.
Одоо энэс болол одоо хүний сэтгэл зүйнүүд гэмтээд идэг. Эсвэл хамгийн сайн болох гээд ингээд за хүүхдэд шахаад идэг. А гэтэл энэ нь болохоор сайн тал нь болохоор хүүхэд бол өөрийнхөө потенциалыг тултлаа ашигладаг боловч өөртөө итгэлгүй болж эхэлдэг. Би бас сул дорой юм байна, чадахгүй юм байна гэдэг байдлаар тэмүүлэлгүй болох юм уу? Тэ өөрийгөө ингээд өөрийнхөө үнлэмж нь унах. За ийм байна. За зарим тохиолдолд одоо манай эцэг эхчүүд болохоор одоо нэг амжилтанд нь болохоор ингээд хит ач холбогдлогоод амжилтыг онц сурсныхын төлөө, спортод одоо мундаг байсныхын төлөө, авьяастай байсныхын төлөө ингээд бас ингээд ганцхан тэрэн дээр ингээд ач холбогдлогоод идэг. Гэтэл тэрний саатал хүүхэд болохоор ямар нэгэн аргаар хамаагүй юу ч хийгээд хамаагүй ямар ч золиос гаргаад аваагүй хэнийг ч хуураад юм уу те одоо зөвхөн л одоо амжилтын төлөө ингээд яваад идэг. Бас юм сэтгэл зүйн гэмтлүүд аваад идэг. Ерөөсөө ингээд нэг эцэгчүүдийн одоо яг өөр хүүхдүүдэд гаргадаг нэг хүмүүжлийн нэг том алдаанууд байдаг байхгүй. Тэр алдаануудыг л гаргаад байна гэсэн үг. Тэгээ ийм байдалд ороод ирэхээр сая энэ хүүгээс ч гэсэн харагдаж байна л да. Яг ингээд хамгаалтын механизм үүсгээд одоо энэ гэр орноосоо явах одоо тэгээд одоо хатуу ширүүн харьцах юм уу эсвэл одоо бохомдол сэтгэл хөдлөө барьж чадахгүй байх, тогтворгүй байх одоо ингээд санаа алдаад ингээд сэтгэл нь тавгүй байгаад байгаа чинь ерөөсөө л энэ одоо үйлдэлүүдийн л хариу механизм. Сая нэг юм унссан хүчирхийлэл гэж юу вэ гэдэг. Тэгээд яах вэ? Бельгийн Шведийн материал байсан. Тэгээд тэн дээр юу гэсэн бэхэр хүчирхийлэл гэдэг болвол хажуутаа ойлгохгүй байхад хүчирхийлэл. Дээрээс нь хийсэн үйл хөдлөлийн үнэлэхгүй байх хүчирхийлэл. Айгүй бүр нарийн үзт юм ба шүү дээ. Үйл зүчтэй. Үлдээ харах те. Урам зориг өгөхгүй байхыг хүртэл хүчрхийл тооцдог юм ба шүү дээ. Яг тийм шүү дээ. Яг наадаж ярьж байгаа те. Одоо энэ хүчрхийлүүлээд байна гэдэг эмгтээчүүд их ярьдаг юм. Би тэгэд бүр айгүй олон юм байлээ тэр чинь. Тэ? Нөгөө бүр үйл сонсхийг хүртэл хүчрхийл гэдэг юм байна шүү дээ. Юм яриад тахтан те. Тэгээд хүчрхийлж гинэ гэхээр эрэгтэй хүн эмгтээ хүнийг барьж аваад зодох юм уу? Пизда наахуугаар дуудаад харахыг хүчрхийл гэдэг. За. Гэтэл нөгөө эмэгтэй нэрхтэйгээ үл тоох, үл ухамсарлах, үл оошоох, тэ үнэлэхгүй байх чи одоо нэг манай гэр бүлүүд чинь ингэж ханддаг штэ. Ер нь би айгүй олон гэрээс хараад байгаа. Эмэгтэй үнэн. Чи угаасаа л гэр бүлийнхээ төлөө зүтгэх хэрэгтэй штэ. Бусад бүх хэрчүүл зүтгэж штэ. Харьцуулах. Тийм чи байгаа ч л энэ штэ. Ингээл ёстой чи хийгэл ёстой юм ээж байгаа штэ. Тэ гэдэг энэ үйл хүчрхийл тооцогдсон юм л шүү дээ. Өөр хөөцлүүдийг тулгаад байна шүү дээ. Өөр хөөцлүүд тул. Жишээлбэл тухайн хүн шүн гэр орондоо унтж байгаа сайхан байдаг бол хэн нэгэн шүн угаасаа тарсны гадараа 100 г уугаад стрессээ тайлж яхад нөөрэө сайхан байдаг бол тэ энийг нь зүгээр л чи архитал чи дам тим юм гэд нэрлэхээр нөгөө сэтгэл зүйн одоо нөгөө тайвшрал нь ойлгохгүй байх чи өөр хүчрхийл болчиход байдаг юм. Тэгээ энэ европчууд ч бол аюу нарийн авч үздэг юм байна. Тэ хүний дур сонирхлыг хааж боохч хүчрхийлгээл тэ. Тэг бид нар зүгээр хоорон дээр хашиж исэн бохоо архичин хүн байна тэ. Архин дуртай. Тэ тэр архин дуртай зангийн эмгтэн хүн 20-од ирэхээр хүчрхийл юм биш үү чи гэдэг. Гэт хэлэхээр шал тэнэгл юм ярьлаа болох байх л да. Гэхдээ энэ чинь зүгээр бодмоор юм блэ бас. Чи цаашаа ингээд амьдралаа сониог би эргэтэн чинь үхэн тийм болохоор би чиний өмнөөс 20-од байна гэдэг. Тэг хүний өмнөөс ороод шаардлага байдаг ч юм уу ч юм. Тэгээ ер нь ингээд дэвэл одоо дахиад сонсож яг л ийм нэрүүл болоод байгаас. Тийм шүү дээ. Ерөнхийдөө бол одоо таны яг дээр хэлсэн чи үнэн бохгүй хаа. Чи эрэхтэй хүн хэмжээ ингэх хэвээр. Чи ирэх хэвээр, чи болт хийх хэвээр. Тэр бол чи өөрчлөх хэвээр. Тийм, чи өөрчлөх хэвээр. Тэг яг тэгэхэд бол аавын бүр бол байдаг байхгүй. Зүгээр л дууж идэг. Эсвэл гараа авчдаг, эсвэл нөгөө өрөөнд орчдөг. Тамхиныхаа өрөөр орчдөг. Одоо чи ер нь хойштой яа гэж бодож байна? Ямар нэгэн зорилго төлөвлөгөө байна уу? Зорилго төлөвлөгөө байна. Зорилго төлөвлөгөөхөөсөө илүүтэйгээр би бол ингэж сумаар. Чи яг ээжтэй юу хэлмээр байна? Одоо баг таны нөгөө зорилго төлөвлөгөө гэдэг чинь ээжтэй холбогдчих гол. Одоо ядаж одоо энэ хүн гэртээ очих уугүй юу? Хичээл сургуульд явах уугүй юу? Тийм ээ? Одоо өөрийнхөө ямар нэгэн одоо мөрөөдөл байна уу? Тэр талаараа хийх гэж байгаа үйлдэлүүд байна уу гэж би асуух гээд байна л да. Тийм.
эцэг эхтэйгээ харилцаагаа сайжруулах, ойлголцох. Одоо дүүтэйгээ бас харилцаагаа сайжруулах. Дүүгээ одоо буруу замнаас татчих авах. Ягаад тэгэхээр яг ийм байдалд орсон одоо хүүхдүүдийн нэг хэсэг нь болвол буруу замаар явчихдаг. Одоо гудамжинд тэнмэл хүн болоод тий гэмтэрэг одоо гудамжинд байж байгаа чинь бүтлэх хүмүүс л байгаа шүү дээ. Тиймээс тэр улсуудын нөлөөнд орох юм бол тэгэл нэг миний хэлдэг тэр талдаа сэтгэл хөдлөлөөр хандаал ингээд хязгаарны гэмтэрэгт оролцоод хэлчихсэн байна шүү. Тэгээд одоо буруу зуршилтаа болоод эхлэн энээсээ болоод одоо ингээд онцлтууд үүсээд эхлэн тий. Гэхдээ бүгд тэгдэм бол бас тийм биш. Яг энэ хүн болохоор одоо ингээд хотхны ирмэг дээр байна л да өөрөө ч хэлээд шүү дээ. Би бол ийм одоо амьдралаар амьдрмааргүй байна гэдэг түрүүн тийм яриад шүү дээ. Би гэрэлтэй боллоо гэхэд бол ийм байхгүй хүүхдүүдээ ийм байхгүй. Одоо хүүхдүүдээ ингээд хажууд нь хэрэлдээд ийм одоо байгаад ах чинь хүүхдийг ийм байдалд оруулдаг гэдгийг ойлгосоо хүүхдүүд ч ойлгосоо эцэгчүүд ойлгосоо яриад шүү дээ. Тэгэхээр нэг хэсэг нь болохоор яг энэ замаар явахгүйгээд цоош нь маш зөв замаар явдаг байхгүй яг эцэг их явдггүй замаараа. Нэг хэсэг нь бол яг эвгүй замаар явчихдаг. Тийм учраас одоо энэ дээр одоо ямар шийдвэр гаргах чинь одоо ер нь яа гэж бодож байна тийм. Шууд лайваар явж байгаа тийм. За магадгүй ээж манд үзээ сууж байвал. Хүүгөө уучлаарай. Нэгдүгээрт. Гэхдээ би таныг бол уучлах чадахгүй. Ээжтэй ханчилж байгаа юм уу? Ээжтэй ханчилж байгаа. Уучлаарай. Ээжтэй хэр хайртай. Миний хаав гэр бүлийн хөдлөө. Ер нь багаас байхгүй нэг л тээ. Яаж байхад нь хоолын 50 идүүлчих байгаа бүгд би өнөхөр уурдах. Хичнээн өглөө цайгүй, хичнээн орой хоолгүй. Энэ гэр бүлийн төлөө явчих юм шүү дээ тэр. Хэнийг нь яагаад ойлгохгүй. Та идүүлж уулах шүү дээ. Зүгээр л итгэхгүй зүгээр шалтгаан мунддаг. Шалтгаан мунддаг. Гэх юм уу? Юу гэмээр юм бэ? Яг тайлбарч хэлж бол чадахгүй л да зүгээр л хамгийн онцтой үг нөгөө таалагдах юм байхгүй. Тэгээд ээжтэй хэр хайртай. Ээжтэй хайргүй эрэгтэй хүн гэдэг. Яагаад ингэж эрен нөхөр нь бүх юмаа зориулаад ингэж байж яхад. Тэгэхээр мэдээ ийм л дээ. Чи одоо тэрний учрыг олох гээд тэрийг одоо шүүх гээд бол энэ бол тийм амар ажил бол биш. Утгаар. Би шүүхгүй байхгүй хаа. Учрыг олох гээд тийм ээ. Яагаад би учрыг олохыг хүсэхгүй. Сүүлдээ бүр хүсгээ болж байна хаа. Би өөрт нь бол үнэхээр хэлчихсэн асуултсан тэр байхгүй. Яагаад тэгэхээр хүүхэд болохоор эцэг ихтэй хоёуланд нь хайртай байдаг. Хэнийхэн ч талд орохоо мэддэггүй. Хэрвээ одоо тэр нөгөө нэг асуудал гарч ирэх байсан бол хэний ч талд ордог. Тийм учраас хүүхэд өөр асуудлаар нэг хэсэг хүүхдүүд нь болохоор надаас болоод байна гэж бодоод яг энэ нөгөө ээжийн чатаг уншсан байгаа. Тэр бол нэг тусдаа асуудал. Тэндээс болоод манай шиг яг нөгөө тал руугаа эсрэгээр хандчихад байна шүү дээ. Тийм болоогүй тохиолдол байсан бол ерөөдөр уралдах одоо тийм сэдэлтэй юм байгаагүй байсан бол хүүхэд хэнийхэн ч талд орчод хоёулаа хайртай хүн байгаад байдаг. Тэгэнгүүтээ одоо ингээл түрүүнээс хойш ярихдаа хэд удаа нэг бол ингээд сэтгэл зүгээ ингээд кибер ертөнцид ороод донтох юм уу эсвэл одоо өөр юмар сатааруулаад ингээд өөрийгөө яваад байдаг. Ийм асуудал гарах гэдэг байхгүй. Тэгэхээр юу ч хэлэх гээд ярилцлага дээрэн туршид ингээд ярих болгондоо ойлодохоор надад бол би ингээд дагаж явчих гал юм л та. Би ч бас хөтлөж байгаа юм. Ягаад талтай биш. Тэгтэл ингээд тэ надад бас ингээд амар хүн тусаад байгаа. Одоо ингээд дөнгөж эхэлж байгаа нас. Тэгээд эмэгтэй хүн итгэлгүй болчихжээ те. Яг хөө нөгөө таны өгөх гээд байгаа санаа чинь бол мэдээж зөв хүүхд шүүж болохгүй. Шүүх мэдлэг байхгүй юу байх. Цаад асуудлын юу байгааг л мэдэхгүй шүү дээ. Тэр чинь бүр бид тэр байтал бид нар ч баруун мэдэхгүй тийм үү. Болдог бол ээжийг энэ чинь ярилцлаганд оруулцдаг бол одоо өстой алах гал юм л та тийм. Тэгэхээр одоо энэс зөвхөн ийм байдалд орсон учир шалтгаан тэгээд одоо эндээс яаж гарах вэ гэдэг л асуудал байгаа байхгүй. Тийм яаж гарах вэ тийм. Яаж энэ хүмүүс болгочих вэ? Одоо шил эдийн эцэгчүүд юу гэж ойлгох одоо олон эцэгчүүд юу гэж ойлгох вөхөр хүүхдтэй эцэг ихэнд сайн хандж ивэл боллоо гэж үзээд байдаг байхгүй. Тэрийг одоо зарим нь материаллык одоо байдлаар юм уу тий эсвэл одоо
хин нэг нь одоо илүү санаа тавьснаар ингээд болчлоо гэж үзээд идэг. А гэтэл эцэгчүүдийн том алдаа бол хүүхэд юуг харддаг вэхээр одоо яг эдний амьдрал тод харагдаж байгаа байхгүй. Эцэг их хоёр нь нэгдсэн одоо байдалтай бие биенийгээ хайрладаг, хүндэлдэг байх юм бол хүүхэд сэтгэл зүйд эрүүл байдаг. Дээр нь хүнийг хайрлаж чаддаг, хүнд хайрлаж чаддаг л болдог байхгүй. Тэгэхээр нөгөө нэг одоо нэг үг гэдэг чинь гоё үг. Одоо аав хүний хүүхдээ одоо хамгийн том бэлэг бол ээжийг нь хайрлах явдал юм аа гэж. А тэр бол одоо тэндээс л хүүхэд нэг харилцааны соёл үндсээ авч идэх. Тэгэхээр өнөөдөр тэр гэр бүл бол хамгийн гол нь зөрчилдөөнгүй ойлголцсон. Чиний түрүү нэг кейс болгосон шиг аз жаргалтай, амар тайван энд байх нь хүүхдэд нөлөөлдөг л гэж хэлдэг. Хүүхдийг хэтэрхий шахаад, хэд шүүмжлээд юм уу, хит ингээд одоо өөрсдийнхөө гаргасан хүчин зүтгэлээ алба юм шиг тий талархал нэгсэн байдлаар ингээд хандаад байх юм бол хүүхдийн гаргаж байгаа үйлдэл нь болохоор одоо гэр орноосоо гарах юм уу? Энэ нь болохоор ерөөсөө хатуу ширүүн одоо тийм үйлдэл хийж яах гэдэг нь үнэндээ яг тэр юунаас бие даах гэдэг байгаа биш байхгүй. Зүгээр л ядарсан та, залхсан та явах гэдэг байгаа. Тэр хэрүүлээс холдохсон та. Тэдний дүүч темирхүүл байдал байна гэж хэлэх гээд байна л да. Тэгэхээр ер нь эцэгчүүд юу анхаарах ёстой гэхээр хүүхдийн тийм сонголтын эрх чөлөө өгөх хэрэгтэй, тийм ээ. Ашигтай цаг гаргах хэрэгтэй. Хүүхдийнхээ сонирхол, сонголт, үйлдэл одоо үйлдэл нь насан туршидын зүгээс биш, яг найзын зүгээс харилцсан ярилцдаг, юу бодож явж байгаа, ямар одоо гэмтэл авцсан байгаа, юунд дургуутсаад байгаа энэ байдалтай л одоо тэгээд энэ ахандаа бас байна. Ирж оролцсон хувьд баярлалаа. Тэ одоо эр хүн чинь уйлдгүй шүү дээ. Эр хүн чинь эр хүний нулимс гэдэг чинь тэгж амархан юмнаар гараад идэх чинь биш. Тэгж амархан уурсаад идэх чинь биш. Тэ нөгөө ээжигээ алдахаас бусад эр хүн нулимс унгаад хэрэггүй гэдэг. Яхтар өгөөдгий шүү. Ээж бол эрхэм, ээж бол нандин хамгийн агуу юм те. Ээжгээ байхад ойлгохгүй. Бид нар ямар нэгэн байдлаар эцгийгээ ч юм уу хийгээ ч юм уу шүүх ирэх байхгүй биднэрт. Тэ? Ямар ч шүүх ирэх байхгүй. Одоо гэртээ харих хэрэгтэй. Ээж аавтайгаа ойлголцох хэрэгтэй. Энэ чамааг яаж зовж байгаа хэрээр аав ч бас зовж байгаа тэнд маш их зовж байгаа. Эр хүн бол гаднаагаар хэлээд идэх болохоос биш. Яг үнийг хэлэхэд бол маш их зовж байгаа шүү дээ. Тэ? Одоо зүгээр хаан одоо нэр одоо юунд хаа юугаа тавихаач мэдэхгүй байцсан л байж байгаа хүүдээ зовоод маш их сонсож охин гараа явчлаа охиндоо зовоод эхнэрээ буруутгах чаддгүй мэдээ цаатад нь ямар асуудал байгаа юм чи тэгэхээр эр хүн нулимс хатуу ер нь эр хүн нулимсаа битүүр айлуулах чангарчиж хатуужаад тэгээд явах хэрэгтэй тэгээд одоо сүүгс их зовоод явах те төвлөрийг дуусгаад те за магадгүй ээж маань үзээ сууж байл. Хүн хайртай нь бол хайртай. Алтай гэж уулзалж чадахгүй ээж. Уучлаарай. Хаавдаа би бүхнээс илүү хайртай. Миний төлөө бүгдийг нээч. Бүх юм миний төлөө үйт. Магадгүй ээж аваа маань үе хүмүүс үзээ сууж байл. Ядаж хүүхдийг хайж битээ ирэл дээрээ. Хүн залхахтай шүү, хүүхэд залхахтай шүү. Нэг л өдөр зүгээр хаяа явчихдээ шүү. Ийм юмнаас олж өчнөө хүүхдүүд зарим нь цагаасаа эхлэж хоронгийн хаалга татчих тахаа. Маш их орцуулалт орж байна. Нийгмийн чи хүн бүрдүүлдэг шүү. Хүүхдүүд хараа хяналттай байлгаараа гээд учиргүй 20 цагтаа тах нь юу юм? Зүгээр л хүүхдээ хаажууд хэрэглэл орол битгий хийгээрэй. Хоосон ч гэсэн хэрүүлгүй гэр бүлийн халуун дулаан урамсгалтай гэр бүл хамгийн баян байдаг юм шиг үлээ хаа. хоосон ч гэсэн Хийж хоолгүй байсан ч гэсэн хамаагүй шүү дээ. Хэрүүл орол байхгүй. Тийм хэрүүл хамгийн баян шүү дээ. Гэр бүлэнд халуун дулаан байчвал тий. Гэр бүл халуун дулаан байх юм шиг байна. Онгорхоо ноорхоо гэр байна уу? Хэн ч хамаагүй шүү дээ. Хөдөлмөрч болдог байхгүй. Хүн мөнгөийг олж болно.
Гэр бүлээ халуундраллаа, ханц чаргал, хэрэглэг орчин. Хүн айл гэр болгонд байхгүй шүү дээ. Дундх хүүгээд ганч те авшаа болгонд ажиллаж ийн гэж юм. Тэ өөр юу гэж юм гэлээ. Чи бас мөнгө болохоор бүгд байгаа байхгүй. Мөнгө олоо тэргүүрээ амьдраад тэ хөдөлмөрлөөд хулгай зэлгээ. Хулгай ээж үзсэн үү? Хулгай ээж үзээгүй. Хулгай хийсэн хүмүүстэй харин нийлж үзчихсэн. Тэрнээс болоод хэрэгт орох шахсан л та. Яг Яг ийм юм өчнөө их байдаг байхаа. Зарим зүгээр гүтгэдээ явцдаг байхгүй юу? тийм шүү дээ. Хамт байсан гэдэгрээ л. Тэ. Нөгөө юмны хэрэгэлсэн байдаг. За яг би ингээд өөрийгөө ингээд болгоо явчихна. Цаан чи ажил төрөл хийдгүү зүгээр дээр мэр мэдэг. Хотын захын ороод баян шууд толгойд мэрсэр байдаг штеп. Магадгүй болтгахын үеийнхнээс тийм хүмүүс за хүн амтан цогж дээр мчиний тэр юм авдаг. Тийм үеийн хүмүүс олон байсан боловч одоо ч гэсэн байгаа байхгүй. Цөөхөн байгаа байхгүй. Тэр үед яг ойлбоо байсан. Яагаад ингэж нэхэр магадгүй миний л үеийнх тэд нар бол яг л юм асуудлаас болоод ингэж. За хүн амтан зодчин цогчин гэдэг бол угаасаа ойлгомжтой. Аав нь тийм юм байна. Угаасаа тийм аавтай найзууд надад зөндөө байгаа. Нэвтрүүлгийг дуусгаас нь ядаж хүүхдийн хайжууд битээ ирэл дээрээ. Ядаж. Шүн нуулгын хэрүүл сонсож байна. Зүгээр хөөх чинь залах нь. Ажилдаа яваад ирэх чинь алга болсон. Чи яг л тийг ялуулсан гэж юу? Тэгсээ хав маань нэг өдөр нэлээд ууртайгаар тэр чигтээ ажилдаа авчихсан. Ээж маань нэлээд уурлаад гэрийнхээ хамаг шилэн гэсэн юм болгоод нэг хагалж хэмхлээд. Тэгээ бас хараас нь гараа авчихсан. Би яаж тийм гэрт байх юм? За тоолчихгүй хата. За ингээд үзэж та бүхэндээ зориулсан хүний л амьдрал ток шоу нэвтрүүлэг ийхүү өндөрлж байна. Манай өндрийн сэтгэл зүйчээр уламжлалаар ядамсрынгийн Батхуу өргөдөн орслоо. За манай өнөөдрийн зочноор бас гэр бүлийн харилцааны эмгэг болон гэр бүлийн хэрүүл маргаанаас хохирсон 17 настай хүү орслоо. Үзэж та бүхний хүний л амьдрал ток шоу нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн явдалд баярлалаа. Танд бусдаас нухаар хүнд хэцүү асуудал тохиолдсон уу? Та хин нэгнээс айж ичиж амьдрдаггүй. Та гинээс сэтгэл зүйн асуудлаар тусламж авмаар байна уу? Та яг юунаас айж ичиж амьдрдаг вэ? Та гайхалтай, сонирхолтой, асуудалтай, адал явдалтай амьдралаар амьдрсан хүн үү? Та хин нэгэнд буруутгагдах ёстой хүн мөн үү? Та мэргэжлийн сэтгэл зүйчтэй өөдөөдөөсөө хараад ярилцаж сууж үзсэн үү? Бүгд таны буруу гэж үздэг ч таны хувьд зөв байсан. Танд тэр үед өөрөөр яах ч боломж байгаагүй. Боломжтой гэж бусад хүмүүс үздэг ч ямар ч боломж байгаагүй. Хүн нэг удаа буруудаж болно. Нэг насаараа буруутан байх ёсгүй. Та үзэж туулсан амьдралаа хэн нэгэнд сэрэмжлүүлэг болгож ярихгүй гэж юу? Хинч буруу байдаггүй юу? Бид хүн яг ижилхэн л хүн. Хайрлагдах ёстой хүн.